эргэх дөрвөн цаг. Энэ нэвтрүүлэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар Эрдэмтэн зохиолч Лодонгийн төдөв урагдлаа. Сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуй судалгааны ажлаа төлхөө хийж байгаа гинэ. Нүүдлийн соёл иргэншил болон мал маллах уламжилт арга ухааныг дэлхийн соёл хүндрэлтний сор болсон эрдэмтэн судлаачид иргэний төлөөлөл улам гүнзгий судалж сонирхох болжээ. Ийм цаг үед олон зуун жилийн арга ажиллагаагаар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн гайхамшигт сонгодог ажил үйлсийг хамгаалж улам гүнзгэрүүлэн судлах хэрэгтэй гэж Монгол улсын хөдөлмөрийн баатар Эрдэмтэн зохиолч нүүдлийн мал аж ахуй судлаач төдөв хэлж байна. Мөн малчин ухаан сурах бичиг зохиоч байна. Малчны сургууль байгуулвал малчны тухай сурах бичгээ өгөх юм байна. Тэгэхээр таны бичсэн малчны сурах бичгч одоо хичнээн хэмжээний ер нь одоо юу багтаасан бэ? Тэгэхээр монголчууд бол мал маллах ухааны сонгодог одоо тийм арга барилтай үндэстэн монгол шиг мал маллах тийм одоо эрдэмтэй үндэстэн одоо байхгүй. Тийм учраас би малчны соёл иргэншилийн асуудлыг одоо хөндөсөн зузаан ном бичсэн малчин ухаан гэж. За тэр ном бол энэ малчны сургууль байгуулах юм бол тэр үнд одоо сурахчиг болохоор юм. Малчин хүний л одоо малаараа юу хийдэг, яадаг ерөөсөө малаараа л амьдарч ирсэн шүү дээ. Тэдэнд уурхай байгаагүй, тэдэнд бусад үйлдвэр байгаагүй. Хэдэн мянган жил малаараа тэр дотор хонь ямаа хоёр тэгээд одоо хоньяан үхрийн бас одоо цагаан идэ хийн 100 намрын 6 сард нь одоо цагаан идэ малын сүгээр амьдрын ааруу дайцгийн бясал бүх юм хийн. Өвлийн 3 сард нь бол махаар намрын улаан идэ одоо бол энэ залуучууд өдөрвөр улаан идэ иддэг болчиход дандаа одоо өвчтэй болоод байна шүү дээ. Хатад гэжсний болоод босод төрлийн өвчнөтэй урдын цагтын байгаагүй юм. Тэгэхээр тэр сурахчгийг би хэвлүүлсэн. Тэрийг одоо хүмүүст одоо тарааж судлал хариуцлагатай ажилтан бүгдийг авсан байгаа. Тэр бол одоо улсуудад тарааж өгсөн байх л да. Мэдээ төрөө бичсэн шүү дээ. Тэгээд тэрүүгээр л одоо хичээл заавал их хэрэгтэй байгаа юм л да. Малгүй болвол Монголд мах өгөх байхгүй. Хятад өгөхгүй, Оросууд өгөхгүй. Хараас авах юм. Загас идэхгүй, загас өржүүлдэг. Ууланд би мэлийн олон жилийн өмнө 5 хошуу малаа 10 хошуу алгая гэдэг санаал дэвшүүлээд залуучуудын байгууллагыг мэлийн хөдлөхсөлдөө 10 хошуу болгоно гэдэг нь юу гэвэл загас зөгий. Малтагчин туулаа. Тэгээд одоо дахиад ийм одоо юмуудыг өсгий гэсэн байхгүй юу? Тэгээд улсууд ойлгохтой анхаарч шүүрч аваагүй хонь байгаа учраас сондимхад чихэл хэвтээд байсан байхгүй юу? Эрдэмтэн зохиолч маань нүүдлийн 5 хошуу малаас гадна дахиа, зөгий, гахай зэргийг өсгөж 10 төрлийн малтай болоё гэсэн саналыг дэвшүүлсэн. Ингэснээр ашиг орлого, хүний биед үзүүлэх шим шүлтийн талаар судалгаа хийж хэд хэдэн ном бүтээсэн байдаг. Ном тохиомлын ашиглан улсын чанартай болон хувийн жижиг дунд үйлдвэр байгуулан аж амьдралаа дээшлүүлсэн олон баримт байдаг. Эрдэм шинжилгээний болон судалгааны бүтээл амьдралд биелэлээ олохын нэгэн жишээ энэ. Энэ тухайд сүүлийн үед харин зөгөөг өржүүлээд одоо Монголын зөгөөний балыг Японууд их хамтран авч байгаа шүү дээ. Одоо Монгол 10,000 бүл зөгөөтэй болсон. Тэр үед бараг зөгөөс сонирхдаг. Ягаад гэвэл намайг сургуульд байхад зөгөө сонин гэдэг юм гаргаад тэн дээр матарддаг байсан байхгүй зөгөө хатгадаг учраас тэгэж их шийдсэн юм.
бас гахаа сонин гаргадаг муухай байлаар амтангээд хүүхдүүдийг жигшээдэг. Тэгээ миний үеийн хүүхдүүд бол гахаа зөвгөө хоёр дургу болцсон байсан байхгүй. Одоо бол зөвгөө дуртай болоод зөвгөө болоод өөрийнхөө хэрэгцээг хангахад тун ойрхон болоод энэ гадшин гаргаж хөдөлдвөл ухаан Японууд бол мэдээ их зөвгөө болоо авч байгаа шүү дээ манайхаас. Амтан шал өөр байгаа юм. Ягаад гэвэл зэрлэг байгалийн сайхан цэцэг навчаар хоолдог зөвгөйтэй байхгүй юу? Би дуу хүртэл бичүүлсэдгээ зөвгөй минь гэдэг дуу. Тэгээд одоо бол зөвгөө амжилттай байна. Туулай бол улсууд нэг их явахгүй байгаа юм. Гэхдээ энэ баруун талд дэлгүүр туулай зарж ил байлаа л дээ. Туулай маш хурдан өсдөг, уржидэг, бичээр нэг шаарддаг бага зардалтай, их ашигтай амт штэ туулай. За яг тахаа бол бүгдийг мэддэг зүйл 10 шумалтай болох юм бол загсыг болоод Монголд өсөх бололцоотой. Маш олон тунгалгастай нуур байгаа шүү дээ. Загсыг үржүүлэхэд одоо дулмаагүй бүх насаа зориулсан эрдэмтэн авгаа байгаа л да. Загсыг яах вэ гэхлээр аквариумын загсаар хүүхдүүдийг орхойтой болгох систем л да. Тэгээ дараа нь нуурын загас үржүүлээд тэрийг хоолхонсонд хэрэглэх систем л да. Ухаан Чехд бол би нэг танилын давцсан чинь барилгын одоо ухаан тайцсан хонхор байгаа байхгүй. Тэрийг усаар дүүргчээд загсны төрч хийчих юм хавар. Тэгээд намар тэр дотроос загсаа бариад хансивэрлчихдэг байхгүй. Зүгээр байж байгаа наач хүртэй байд. Тийм юм хэрэгтэй байна. Нэг том юм яриад одоо монголчууд бүгд л нэг сансрын нисгчиг ойлгоод юм ааши. Тийм биш. Амьдрал бол жоохноос эхэлдэг байхгүй. Тийм л юм л да. Хавдын багшийн сургуульд нэг малчны нэг анги нээсэн чинь илсэлт их байсан гэсэн үү? Хавдын багшийн сургуульд надад байна уу? Энэ хөтөлбөрийн сайд байсан залуу. Тэр залуу тэнд очиад ирээд тэгээд нэг анги нээлгсэн. Малчин гэдэг анги. Тэгээд тэр үнд маш олон охид залуу шууд ороод бараг багтахгүй тийм. Тэгээд тэд нар сурч байгаа л да 2 дахь жилдээ сурч байгаа бах. Тэгэхээр хөдөөний залуучууд бол бас соёл иргэн шилийн юмнаас яхан хол зайч явшаас тэдний зориулсан одоо малчны сургууль байгуулад Монголын уламжилт маллагааны дэлхийд байхгүй аргуудыг зааж сургамаар байгаа юм л да. Жишээлх юм бол малчин хүн ингээл энэ кэр талд төлөс төлөөгүй ингээл байж хахад шууд цайгаа буцалгаал уучдаг байхгүй юу? Гадаадынхан бол тэгж ядахгүй. Яагаад тэгдэг вэ? Жохон аргал цуглуулад гал төлөө дотор нь 2-3 бөөрөнгө харж чулуу тавиад тэгээд тэр чулуу тэр гал талаад улайдаад ирэхээ зэрэг модон аяхтай цайны хандтай усандаа өнөө халаасан чулуугаа хийгээд ихтэй зэрэг буцалчихж байгаа. Тэгэл цайгаа буцалгаал уучдаг байхгүй. Энд чинь бол ингээ бодоход нэг энгийн юм шиг мөртөө баруун Европын талгайд орохгүй зүйл. Өнөөдрийн малчтай амьдралыг та хэр ажиглаж байна? Юу нь болж байна, юу нь болохгүй байна? Малчтай амьдралыг шүүмжих хэрэг байхгүй. Малчин болоод Монголын өвөг дайдс. Тэгэхээр малчид болоод өөрөө үйлдвэрлэлээ явуулаад өөрөө бүх одоо хэрэгцээ зүйлээ хангаж байгаа ийм их эрдэмтэн улсууд байхгүй юу? Одоо Монголын мал 73 сая болсон. Монголын мал аж ахуйг хөгжүүлэхэд төрийн бодлого өгүүлэгдэж байна гэж эрдэмтэн маань хэллээ. Гадаад зах зээлтэй холбох, хил гайлын бодлого, үйлдвэржүүлэх зэрэг олон асуудал бий. Нүүдлийн соёл иргэншлийг дэлхийн хүн төрөлхтөн сонирхож байгаа энэ үед шинжлэх ухаанжуулах, соёлынхон өвийг үнд хүргэх шаардлага бий гэж ярьсан юм. Монголын нүүдлийн уламжлал мөн мал аж ахуйгаа эрхэлж ирсэн аргыг бусад улс оронд нутагшуулах гэсэн оролдлого олон бий.
Гэвч оролдлого бүтдэггүй. Учир нь нутаг орны онцлог, олон мянган жилийн түүхийн хөгжил давтагддгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлдгийг харин эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ иргэн шил зөвхөн Монголдоо л орших нь эргэлзээгүй юм. Ярилцлагаан үргэлжлүүлье. 73 саяд Малтай болцсон айл болоо мачид бол баян. Ганцхан юугаар датч нөгөө улсын тусламж. Нөгөө арьс ширээн улс хөдөлж авах ёстой. Үгүй бол арьс ширээн боловсруулж гадаадад зарах ёстой. Тэрийг хийхгүй байгаа юм. Мачид бол хөдөө зэдүүд амьдэрч байна. Тийм учраас бол ирж төвлөрсөн газар одоо юу их арга байхгүй. Тэгэхээр одоо энэ жил бол мачид хоньны хайрсыг хогдоор хаях болж байна гэж ярьж илээ шүү дээ. Энэ юу юм бэ? Ягаад гэвэл улс туслах зүй нь бол сум бүрд юм уу? Нэг юм уу хоёр тийм малажхан одоо арьс ширэг ийм хүлээж авдаг ийм одоо газартаа болох хэрэгтэй шүү дээ. Тэрүүнийг бий болгоход бол ердөө байгуулаад бараг маргааш нэг өдөр нь мөнгө олчих байхгүй юу? Арьс аваад тийм төрийн бодлого алдагдсан учраас малчид бол өөрийнхөө орлуулж болшгүй бүтээгдэхүүн шүү дээ, малын бүтээгдэхүүн. Тэгсэн чинь сая органик күнсний тухай гэж балаа юм гаргаж байгаа. Органик гэж юу гэж байгаа юм хэн ч мэдэхгүй. Өнөө хэлийн мэдэхгүй учраас барууныхныг дуурайгаал тэгж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг малчид бол байн одоо тэр органик гэдэг шиг чинь тийм ариун сайхан күнс тийжэл ариун сайхан малд хаях юм байхгүй. Малчин чинь бол баасын хүртэл аргал болгоод галаа төлдөг. Одоо яаж яах вэ? Тэгээ байхгүй. Юунд бичсэлтэй айл болгон цахилгаан гэрэлтэй айл болгон одоо өөрийн энерги эрчим хүч үйлдвэрлэхтэй болоход амархан гэж. Ягаад гэвэл зэлэн дээрээс өхрийнхээ нойтон баасыг аваад боошгонд хийгээд дээр нь бүлийн ус хийгээд тэгээ дээр нь нэг таслаа хийгээд тэгээд каранттай болгоод тэгээ 3 цаг болоход л тэр өхрийн баас тэр халаасан одоостой эсэлдээд ки гаргаж байгаа газ метан гаргаж байгаа юм. Тэр метаныг гэртээ оруулаад тэр хоолоогоороо тэгэл цайгаа чандаг. Зарим нь өөр чийдэн асаадаг юм байдаг шүү дээ. Энийг бол маш олон жилийн өмнө би үнэн сандвичүүлсэн хүн тоохгүй болохоор дал сандвичсэн одоо миний зохиолын төвөгт хүртэл байж байгаа. Одоо энэ намар гарах санаанд бүр аргачлаад одоо ингээд зургийг тавьчихсан байгаа. Тэгэл зүгээр л өхрийнхээ басаар л цахилгаан хэрийн нэрийг гаргаад байхаар байхгүй юу? Зааж явдаг уу? Би их улсын ерөнхийлөгч байсан бол сум бүрд 2-3 одоо мэрэгжилтэн бэлтгэж илгээлтээр явуулаад тэгээ юмнуудыг сургаж их хэрэгтэй байсан тэр улсуудад. Тэгэл өөрсдөө яаж их мөнгө олох вэ? Яаж хөвөлдөх вэ гэж боддог юм л гэж хүмүүс шүүмжилдэг. Малчны амьдрал бол одоохондоо муу биш. Ганцхан малчин туслах ажил төрийн бодлого байхгүй шүү. Тэгээд би дээр үед нэлээд коучилдсэн тэгээд малын тухай нэг цогцлбор тогтоол гаргасан. Тэрнээс би илж байгаа юм бол малчин гэдэг үнэмлэх олгодог болсон. Малчин гэдэг тэмдэг олгодог болсон. Тэгэж ганц нөхөрт нь олохгүй хуйланд нөгөө авгайд нь нөхөрт нь тэр бас зөв. Авгай нь маш их ажил хийж байгаа шүү болчихно. Тэгээ тэрнээс цааш явах юм багал байна л да одоо ялангуяа энэ сүүлийн засаглалын үед бол махаддаг юм шиг байна шүү дээ. Тэгтэл тэд нар шиг их махаддаг хүн байхгүй. Малчин хүний ачаал Монгол үндэстэн мөхөөгүй байгаа гэдгийг л хэлээд байгаа юм л да. Мөхөх гэж одоо оролцсон зөндөө мөхөөгүй. Эргэх цаг нэвтрүүлэгт маань Монгол улсын хөдөлмөрийн баатар Эрдэмтэн зохиолч нүүдлийн мал аж ахуй судлаач Лодонгийн Төдөв оролцож байна. Залуу малчдын залгамж халаа цөөрч угаад санаа зовж явдгаа өгүүллээ. Нийгмийн итгэд бэлчээрээ хүмүүстэл малчдын залгамж холбоонд бэрхшээл учрах вэ гэж байна. Эндээс холбоолоо хөөрөлдөе. Залуу малчдын халаа дутагдж байна гэж ярихын
дутагч байгаа юм. Би залуучуудын эвдийн дарга байхдаа залуучуудыг илгээлтээр көдөө гаргадаг байсан. Тэгэхээр намайг юу гэж сандаг байсангүй. Энэ хөр одоо залуучуудыг цөлж байна гэж. Цөлсөн биш байхгүй юу? Баялагын уурхайд шилжүүлж яах. Тэгээ тэр дотроос бол Көдлүүрийн баатрууд олон гарсан л да. Намхай нэмбо байж захгүй хон хариулсаар байгаа малчны баатар болсон Көдлөмрийн тэр шиг мэдээ олон залуучууд баатар болсон л да. Тийм учраас бол малчнаа онцгой анхаарахгүй бол хоёр зам байна. Нэг бол мах идэхгүй болох. Тэгвэл бүх монголчууд өхөн. Нэг бол мах арьс шир цагаан эдэ үйлдвэрэн дөргижүүлэх хэрэгтэй. Нүүрс ухаал төгөр болж л байгаа юм л да. Нүүрс дуусна. Дуусхаасаа өмнө нүүрсний ханш муу болж байгаа. Ягаад гэвэл агаар бахирдуулж ингээд дэлхийн том орнууд зөвхөн метанкигээр амьдрах орос сачхаар юу гаргадаг болсон. Манайхны ганц сачхан станц байгуулсан да тэрийг бараг л одоо сумбүрдэн байгуулмаар байгаа юм. Сачх бол үнэгүй сачхаас гардаг эрчим хүч бол маш их хүнтэй хэрэгтэй ийм зүйл. Ер нь энэ одоо шинэ улс төрийн хүчин бий боллоо. Энэ хүчин маань одоо малчтын төлөө юу хийгээсэ гэж бодож байна. Эдгээр их баярлж байгаа мал да депутат боллоо гэж гишүүн бол биш. Толгой дээр нь маш том хүнд чолоо яг унаж. Тэгэхээр тэр хүнд чолоон толгой бацсан болохгүй тулд юу хийх ёстойг нь би дал санаа зүмэнд бичсэн байгаа. Харамсалтай нь миний дал санааг дарга нар уншдаггүй юм. Мала мотоциклээр машинаар бас зарим нь хариулдаг л энэ зөв юм буруу юм аа. Энэ маш буруу. Одоо каттас залуучууд мотоцикл авч байгаа. Тэр мотоциклийн гатууд юу гэж сурталж байгаа бол энэ бол бензин багын хөнгөн гой гэж байгаа юм. Тэрийн хаан банк сурталчилж идэг дандаа. Тэгээд одоо анх авсан жил нь 120 залуу онцолдож өгсөн. Дараа жил нь дахиад 120 залуу онцолдож өгсөн. Яагаад өгч яах вэ гэдэгт нэг гол одоо дисхийн хайлшаар хийцэн. Хөнгөн хайлшаар. Тэр нөгөө дорсолгоод авахгүй хагарчдаг. Тэгээд онцолдол нөгөө залуу өгчдөг. Тэгээд одоо нэг хэсэг энийг авах байли гэсэн чинь одоо зүгээр л өчигдөр хүртэл зөндөө мотоцикл зарлж ийл. Мотоциклээр хон хариулах юм энэ хон хариулж ягаад маш олон залуу өгсөн. Тэгээд одоо нэг их сэтгэлэн завууч юм хэлдэг байсан Батмаг дарга байгаа штэ. Тэр чинь сонинд хэлсэн байгаа. Ямар юм одоо аюул байна гэсэн чинь энэ хатад мотоцикл шиг аюултай юм алга гэж хэлсэн байхгүй. Өдөлцөн гэхдээ зөв юм хэлсэн. Тэгтээ зэрэг залуучууд мотоциклээр хон хариулахгүй байх нь чухал. Монголчуудын нэг буруу зам байна л да их гангалах дуртай хоосон. Эргэх цаг нэвтрүүлгээс сонсголоо. Энэ нэвтрүүлэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар Эрдэнэтэн зохиолч Лодонгийн төдөө өргөдлөө. Нэвтрүүлэг бэлтгэсэн Батчаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Цэвлэмаа.